Хэмээн үү? Сайн байцгаана уу? Амбицгаана За та уу? бүхэнд орой минь хүргэе. Баярлалаа. Орой минь. Баярлалаа. За гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэрэгжил арга зүйн цуврал сургалт 3-ын өнөөдөр сэдв 6 дахь хичээл маань орж байна. За хүүхдийн үгийн сан хэрхэн хөгждөг вэ гэсэн сэдвээр Дорж Дэрэн багш өнөөдрийнхөө лекц сургалтыг удирдах явуулнаа. За ингээд Дорж Дэрэн багш өөрөө маш ирлээ ярих уу? Орой минь дээ, сайн байцгаана уу? Орой минь. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ хүүхдийн үгийн сан хэрхэн хөгждөг вэ гэсэн сэдвээр ярилцсан. За ярилцахынхаа өмнө хэдүүлээ өмнө өгсөн хичээлийн даалгаврыг нэг товчгоо нэг 5-10 минут ярилцчихъя. Тэгэхээр нэг 3-4 багш аваад ямар нэгэн ажил хийсэн, юу олж мэдсэн талаар товчгоо болцсон. За гэрийн даалгавар хийсэн багш байна уу? Сайн байна уу? Орой минь багшаа. Сайн байна уу? Орой минь. Америк сургуулийн багш байна уу? За Нөгөө намаа татаж аваад хүүхдүүдтэйгээ ажилласан. Хүүхдүүдэд их дуртай байлаа. Тэгээд яг тийм нэг зөрөгтэй ном уншуулах хэрэгтэй юм байна гэж ер нь ботсон. Тэгээд хүүхдүүд айгүй баяртай босч ирээд л тэгж нэгэл инээлтэл яриад байсан. Тэгээд манай хүүхдүүд чинь нөгөө ихэнх нь монголоор сайн ярьж чадахгүй. Тэгээд ярих чадварыг илүү сайн хөгжүүлэх юм байна гэж л их ботсон да. Тэгээд хуудас одгон дээр нь яг тэр намаа уншуулад босоход ер нь 30-аад минут болж илээ. Би давхар нөгөө бичлэгтэй хичээл явсан тэр өдрийн хичээлийг. Тэгээд бичлэг хийгээд явхад бол хүүхдүүд яг нөгөө монгол хэлээрээ л ярина шүү гэдгсэн чинь ерөнхийдөө ингээл зарим үгээ мэдхгүй тэр мэдхгүй үгийг нас давхар тайлбарлаж өгөөд тэгээд явсан. Тэгээд хүүхдүүдэд их сонирхолтой санагдсан. За танд хүүхдүүдээр яриулж байхад ер нь хэл ярианы хөгжлийн хувьд ямар зүйлс анзаарэгдсэн? Нөгөөгээ монголоор хэлж чадахгүй нь л анзаарэгдсэн. Яг нөгөө хэлсэн санаагаа бас зарим нэг хуудсан дээр нь хэлж чадахгүй. Тэгээд англиараа хэлчих гээд англиараа болохоор мэдээд идэг. Монголоор хэлж чадахгүй. Тэгээ яг тэр үед нь монгол руу давхар орчуулж өгөөд тэгээ тэр үедээ хүүхэд энийг монголоор ингэдэг юм байна гэдгийг давхар мэдэж аваад байгаа байхгүй юу. Тэр нь их давуу талтай юм байлээ. Тэгэхээр үгийн нөөц сул байсан байна тий. Тэгээ үгийн баялаг ер нь айгүй муутай байлээ. Тийм зөрөгтэй ном дээр ажиллаулаад байвал хүүхдүүдийн үгийн баялаг нэмэгдэх юм байна. Давхар орчуулад яг зурган дээрээс нь хараад энийг одоо жишээ нь тэр нэг хадны цаанаас бугын ивэр зохиож байгаа байхгүй. Тэгээ тэр ивэр гэдэг үгээ хэлж мэдэхгүй. Тийм амтны юм байна гэдэг ингээд гараараа төвсөлж хэлээд байгаа байхгүй. Энийг бол англиар нь хэлээд байдаг. Тэгээ тэрийг монголоор энийг чинь ивэр гэдэг юм байна. Энэ нөө англиар нь буг гэдэг үгээ хэлж чадахгүй. Дээр гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд энийг чинь монголоор буг гэдгийг энэ дээр нь байгаа энэ хоёр юм чи ивэр гэдгийг ингээд тэгээд хүүхдүүдийн хэлийн үгийн баялагт их зүгээр юм бэлээ. Зөрөгтэй номны даваа тал нь. Айгуу гоё санагдсан. За баярлалаа. За өөр багш бий юу? За энэ багш үгийн сангийн. За сайн байна уу багш? Австрали улсаас оролцож чинь. Тэгээд би ямар ч хэлсэн нэг хүүхдээр зурагтай номоо үзүүлээд нэг хүүхдээр яг бүдэн бичлэг хийсэн. За нэг хүүхд болохоор нэг 12 минут 11 минут болсон. Тэгээд хүүхд маань ерөнхийдөө бол өөрхөн ерөнхийдөө үгийн баялаг бол ер нь боломжийн байна гэж хараад нэг хүүхд дээр л дээ. Гэхдээ тэгээд
өгүүлбэрээ холбохдоо ер нь бол зарим одоо тий ялгалын нөхцөлийг ерөнхийдөө хүүхэд маань ер нь холбож чадахгүй байна уу? Тий ялгалын нөхцлөө мэдэхгүй учраас яаж холбох вэ мэдэхгүй учраас ер нь бол тэрэн дээр жоохон дутмаг харагдчихлаа. Тэгээд энгийн өгүүлбэрүүд одоо хэрэгэлсэн маш их хэрэгэлсэн. Тэгээд одоо өнгөрсөн цаг одоо цагийг ерөнхийдөө бол хэрэгжилж байна. Тэгж байна. Одоо зүгтэж байна. Шүн болж байна. Нисэж байна гэх юм уу. Тэгээд мэдхгүй үгүүдээ бол англиар нь хүүхэд маань илэрхийлээд. За тэгээд ер нь нийлмэл үг одоо зэрэгцэн нийлмэл ч юм уу тиймэрхүү өгүүлбэр ер нь бол нэг удаа хэлээгүй. Тэгээд асуулт тавиулж үзүүлсэн. Асуулт бол хөөрхөн тавьчихлаа. Тэгээд асуултанд хариулсан. За тэгээд энэ хүүхдийнхээ үгийн санг нэмэгдүүлэхийн тулд одоо хүүхэд маань эргэж буцаж нөгөө номоо хараад, зурагтай номоо хараад тэгээд өөрөө англиар одоо нөгөө үгийн сангийнхаа дэвтэр дээр англиар бичээд жишээлбэл escape, flying, shocked, jumped, running, cliff, blocking гэсэн ийм үгнүүдийн одоо жагсаалтыг надад хийж өгөөд ийм үгнүүд би мэдэхгүй байна гэд. Тэгээ нэр үгэн дээр нэг үг хоёр үгээс нь цонх одоо тарав гэсэн хоёр үгийг бичсэн. За ингээд ямар ч хэлсэн ийм зурагтай ном дээр хүүхэд маань ярих юм бол их хөөрхөн бодоод үгээ хайгаад үгийнхаа сангийн нөөцийг өөрөөсөө хайж шавхаад олдохгүй бол англи үгээр хэрэглээд ингээд ямар ч хэлсэн энэ бол одоо маш их тийм үр дүнтэй ажиглалт болсон гэж би бол хувьдаа үзэж байгаа. Маш их хэрэгтэй. Ер нь бас цаашд бол энийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг бол маш их ойлгож байгаа. Тэгээд бусад хүүхдүүд дээр бол энийг би одоо туршиж үзнэ гэж бодож байгаа. За танаа хүүхд хэдэн настай хүүхд байсан бэ? 9 настай хүүхд байсан. 9 настай хүүхд байсан. Тийм. Бас сонь ажиглалтууд хийсэн байна. Тийм. За их баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Одоо нэг багш авъя. За сайн байна уу? Би Антенер хотын Колорадо мужийн Монгол сургуулийн багш Анхти байна. Тэгээд маш сайхан сонирхолтой тийм хичээлийг санал болгосонд маш их баярлалаа. Бид нар номоо захиалаад манай ангийн баг ихэнх манай сургуулийн ихэнх багш нар ажиллаж эхэлсэн байгаа. Гэхдээ бүгдээрээ бол сургууль ангидаа бол яг бүрэн гүйц дуусаагүй гэж хэлж болно. Манай ангийн хүүхд бол манай сургууль чинь 5 хэлний 5 шаттай байдаг. Тэрний монгол хэлний 3 дугаар шат буюу хамгийн гүнзгийрүүлсэн шаттай анги манай ангийнхан. Энэ ангид ер нь бол 10-аас 11-ээс 13 насныхан гэж ойлгож байна. Тэгээд би ангиасаа 4 хүүхд сонгож аваад яг номоо бол бүрэн гүйцэд бол бүгдийг босгож бид нар бол амжаагүй. 4 хүүхдэд сонгохдоо би 4 өөр хэлний төвшөнд байгаа хүүхдүүдийг сонгосон. Насны ангилт байдаг болохоор манай ангийнхан бас зарим нь бага наснасаа явж эхэлсэн, зарим нь бага наснасаа яваагүй, дундаас нь орж ирсэн гэ 4 олон хүүхдүүд байдаг. Тэгээд миний ажилласнаар болохоор хэлний нөгөө төвшнийг нь шалгаж байгаа болохоор би 4 хүүхдэд дотор нь 2 хуваагаад тэр хүүхдүүдээ зарим хүүхдүүдийн англиар яриулаад зарим би бас ингэж бодсон байхгүй нөгөө монголоор ярих гад өөрийнхөө гарах санаар гарахгүй байж магадгүй гэсэн ажиглалтыг хийхийг хүссэн. Тийм болохоор 2 адилхан төвшөнтэй хүүхдийг нь эхлээд англиар яриулаад дараа нь 2 адилхан төвшөнтэй хүүхдүүдийг монголоор яриулж эхэлсэн. Миний ажилласан зүйл юу вэ гэхээр ер нь бол хүүхдүүд монголоорч ярьсан, англиарч ярьсан ер нь аюул сайн өөрийгөө илэрхийлж байна. Мэдээж анханасаа хэлээ сурахдаа англи хэлээрээ сурсан болохоор давуу тал байна. Мэдээж өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхэд. Гэхдээ энэ нэг ажиглалтаас миний харсан зүйл юу вэ гэхээр одоо манай ангийн нэг хүүхэд бол монгол хэлнийхээ сургуульд одоо 3 настайгаас эхлээд одоо 12 настай 9 жил явж байгаа нэг охин байгаа. Нөгөө хүүхэд маань бол багтаа явжгаад дундаас нь завсарлаад Монгол 1 жил амьдарчаад буцаж ирсэн нэг хүүхэд байсан. Нөгөө хүүхэд нь болохоор багтаас явжгаад дундаа нэлээд завсарлаж агаад одоо дөнгөж 12 настай мөртлөө одоо нэг 3-5-6 тасартай явж байгаа юм уу? Монгол хэлний аялалгуу нэлээд амных нь яриад нэлээд аялахтаа гэтээ үгийн баялаг овоо боловсрцсан тийм хүүхдээсэн. Ингээд яриулаад хүүхдүүдийн санаа бодлыг нь хэлж яхад ажиглагдсан зүйл юу вэ гэхээр ер нь
хүүхдүүд монгол хэл дээр ч бай, англи хэл дээр ч бай ярихдаа тухайн сурсан хэлнэндээ хэлэнд сайжирсан бол сурж байгаа хэлэн дээрээ гаргаж байгаа үг болон үгийн баялаг маш өндөр байсан. Тэгээ би ингээд эндээс ер нь бид нар нөгөө монгол хэл гээд одоо бид нар хоёр дахь хэл болгож зааж байгаа ч гэсэн тухайн хүүхэд өөрийнхөө одоо native language буюу төрж өссөн тэр тухайн газрынхаа хэлэн дээрээ сайн байх юм бол одоо нэлээд чадвартай байх юм бол дараагийнхаа хэл сурж байгаа хэлэн дээрээ ч гэсэн бас үнэхээр сайн байгаа нь харагдсан. Үгийн баялаг гаргаж байгаа өгүүлбэрийн бүтэц нөгөө биднээс хэлээд байгаа өгтөр яриалахын тийм алгал үг сонголтоо нэлээд гүнзгий хавсарсан нийлмэл тэмдэг нэр болон тий юг нэр үг болон хавсарсан нийлмэл өгүүлбэрийг бод ингээд нэлээд сайн гаргаж өгч ирсэн. Монгол хэлээр ярьж эхлэегүй мөртлөө англиараа ярьж байгаа англи хэл дээрээ өөрийнхөө сурсан хэл дээрээ ярьж байгаа мөртлөө бас л нөгөө нэг жаахан хэлнийхээ төвшин ярианы чадвар нь хөгжөөгүй бол бас дараагийнхаа хэл дээр гаргаж байгаа монгол хэл дээр гаргаж байгаа юу нь яг л тэр нэг тогтмол цөөн тооны энгийн үгээр илэрхийлээд байсан. Тэгэхээр миний зүгээр ажигласнаар бас хэл хэрвээ сурсан бол хэлэн дээрээ сурж анх одоо хэлд орсон хэлэн дээрээ хүүхд ер нь үгийн баялаг сайтай, ярианы чадвар сайтай байгаа юм бол дараагийн хэлэнд бол маш хурдан сураад маш хурцтай агцтай явагдах юм байна гэж ажиглагдсан. За их сонио ажиглалтай тий. Өөрөөр хэлбэлний хэл нь ямар хэл байхаас үл хамааран тухайн хүүхдийн хэлний чадвар сайн байх юм бол дараагийн хэл сурах чадвар бас сайн байна гэсэн. Тий. Хэлний баялаг дээр ч өгүүлбэрийн бүтэц дээр ч гэсэн. За баярлалаа. За баярлалаа. Бас сонио ажиглалтай тий. За тэгээд би нэг юм хэлчихөө. Миний хувьд болохоор энэ манай саяын хэлсэн санал хэлсэн 3 хүн бол дандаа хүүхдүүд дээр туршжээ. Би өөр нөгөө гадаад хүнд монгол хэл заадаг багш хүн байхгүй юу? Бас их сонио юм байна. Тий, би тэгтээ ангийнхан биш тэгээ нэг л хүнд заасан, цахимаар заасан, нэг цаг хичээд ордё. Тэгээ ёстой сонирхолтой юм байлээ. Бүр хадвараа явсан. За ингээд өнөөдөр би нөгөө өмнө өдрийн зургийг явуулаад за чи энэ дээр маргааш хоёлаа ажиллана, текст зохиож ярина. Энэ бол яг дундаас дэшээ арайч advanced болоогүй одоо дунд intermediate mid явж байгаа хүн байхгүй юу. Тэгээд өөрөө биологч хүн. Тэгээд тэр үүднээсээ болов яа бит хоёр өрөөсөө хадвараа явсан. Тэгээд яг хуу intermediate дундад очсон ч гэсэн тэр хүний төвшөнд бол энэ зургийг харуулхад мэдэхгүй өгвөл зөндөө үйд юм билээ. Одоо тийм одоо нөгөө авгалтай моголтай гэдэг нөгөө баахан юмнуудыг гаргаад ирсэн. Тэгээд нөгөө өөрөө тул бичгээс бас өгнүүдийг хайсан болтой тэгснэ бах гэж гаргаж ирээд нутгийн аялгау одоо нэр юм болоод тэгээд ерөөсө хадуураад юу бид хоёр нөгөө их зохиол текстэн дээр ажиллах зөвхөн үгийн баялаг нь баг тэр 60 минут болоход л тэр хідэн амтд байсан ш нь хэд 3 тэгээд тэр амттыг л зүгээр эм аав эцэг мал эцэг нөгөө юу мүү гэр ингэж ангилж мангасаар агаад тэгээд 60 минут одоод дуусчихсан. Тэгэхээр яг ийм том ийм текстийг дээр том хүний төвшөнд ажиллавал шал өөр өнцгөөс харах юм билээ л гэж бодсон. Юу тэрний хөөрхөн үлгэр зохиох тийм зохиох юм ерөөсөө байхгүй. Тэгээ мэрэгжлийнх нь онцлог гарчгүй яав нэг өөрөө биологч хүн болохоор дандаа тэр талаас нь хараад тэгээ Монгол орны байгаль цаг ууртай холбоотой юм хүм асуугаад тэгээд л явчихсан. Айгүй өөр юм болсон. Тэгээд би ямар ч юм тэгээд чи дараагийн 2 3 хичээл дээр энэ зурагт номноос салахгүй шүү. Энийг одоо за чи нэгдүгээр өөрийнхөө мэрэгжил талаас ингээ өгнөдөө сураад авчлаа. Одоо дараагийн хичээл дээр чи үйл явдал талаас нь надаас авсан өгнүүдээр ингээд юм хүм зохиогоод ингээд ярихад бэлдэн шүү гээл тэгэл би хоёрыг хичээл дууссан. Үнэхээр сонирхолтой болох юм байлээ тий. Айгүй олон юм олж харах юм байлээ. Зөвхөн нэг тэр юу өдгнийхөө түүхийг харахгүй хөгжилтэй надад л их таалагдсан тий. Ер нь бол зурган дээр ажилдаг л да. Гэхдээ л энэ зураг бас өвөрмөцөл зураг байлээ бас тий. Баярлалаа. За баярлалаа. За хэдүүлээ бусад багш нар маань чатан дээр бас өөрсдийнхөө ажигласан туршлагаа бас бичиж болно. За ямар ч тач багш нар маань бас сайхан ажиглалтуудыг бол хийсэн байна. За миний хувьд бол энэ бол ганц хүүхд хэлтгүү бас гадаад хүн тийм монгол хэл сурж байгаа хүмүүсүүд дээр хүртэл бас тодорхой төвшөнд болоод ашиглаж болохоор хэрэглэдэг юм байна гэж ойлголоо. За гэхдээ бид хэд бол энэ үлгэрийг бол зөвхөн нөгөө илэрхийлэх чадамжийг гаргахын тулд бол энэ удаад хийсэн тий. За дараагийн удаад яг ойлгох чадамжийг бас шалгаж болдог. Өөрөөр хэлбэл үлгэрээ
одоо юу гэдэг нэг 15-аас 20 ч гэдэг. За зарим тохиолдолд хүүхд удаад 30 минут ч ярьж байна. За яриад дуусныхын дараа за яг юу болж ямар гол утга санаатай үлгэр байв гэх мэтээр ойлгох чадварыг багш бас асуух маягаар болоод бас үнэлж байна. Тэгэхээр энэ маань илэрхийлэх ойлгох хоёр төр хоёулын дээр ашиглаж болно гэсэн. За болж өгвөл тэгээд ер нь цаашдаа энийг хичээлийн хэрэглэгдэхүүндээ ашиглаад хэлний төвшин болгон дээр юу болоод байна. Тухайн хүүхд тийм үү ер нь одоо яг зааж байгаа хүүхдүүд чинь ямар асуудал тулгараад байгаа юм байна. Тэрийг нь багш яаж шийдэх тал дээр чинь бас гол чиглүүлэг болж өгөх болов гэж энийг ажиглуулсан шүү. За ингээ хэдүүлээ өнөөдрийнхөө хичээл рүү оръё. За өнөөдрийн хичээл маань болохоор үгийн сан байгаа. За үгийн санд бол хэл ярианы хөгжлийн бас хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг. За тэгэхээр өнөөдрийн агуулгын хувьд бол эхний хэсэг дээр хэдүүлээ үг сурна гэж юу хэлээд байгаа тийм. За энэ дундаа үг утгын уялдаа холбоо юм юу гэдгийг. За үг сурахын үндсэн суурь нь юу вэ гэдгийг эхний хэсэгт ярилцсан. За хоёрдугаар хэсэгт болохоор үгийн сангийн хөгжил гэж яг юу вэ? Өөрөөр хэлбэл хүүхэд үг сурна гэдэг маань ямар хөгжлийн уншилттай юу яваад байдаг тийм. За тэр үйл явцтай танилцсан. За дараа нь хүүхдийн үеийн үгийн сангийн хөгжил нь ямар хэлбэрээр яаж явагддаг талаар сэтгэлийг авч үзсэн. За хамгийн сүүлд Монгол хүүхдийн үгийн сангийн хөгжлийн онцлог талаар бас ярина гэж. За энэ дээр би өөрийнхөө судалгааны эхний үйл дүнгуудээс болцсон. За хэдүүлээ эхний хэсгээсээ танилцъя. За тэгэхээр үг сурна гэдэг бол ерөөсөө хүүхдийн хэл ярианы хөгжлийн бас маш чухал үндсэн хэсэг байдаг. Ялангуяа хэл ярианы чадваруудын хэл ярианы чадваруудын хамгийн үндэс суурь нь гэдэг. За тэгээ ялангуяа 0-5 настай хүүхдийн хэл ярианы онцлог шинжийг тийм үг сурах үйлээр нь дамжуулж мэдэх боломжтой байдаг гэж үздэг. За үг сурна гэдэг маань юу хэлээд байгаа вэ гэхээр мэдээж үг за түүний утгыг хэрхэн ойлгож байгаа таньж байгаа байдал за цаашлаад тухайн сурсан үгээ ямар ч нөхцөл байдалд яаж хэрэглэж байгаагаа тухайн одоо үгтийн сэтгэхүйн төвшингийн зам мөн цаашлаад нийгэмшлийн чадвар тэрийг бол бас тодорхойлох боломжтой байдаг гэж үздэг. За тэгээ ерөнхийдөө 2 нас хүрэхэд бол хүүхэд үг сурах бүх суурийг бол олж авсан байдаг гэж үздэг. За бид нар эхний хичээл дээр бол ярьж ирсэн тийм. За хүүхэд анх эхлээд бол хэл ярианы төвшний хамгийн ихний төвшин бол уйлал, авиа гаргаал, ганганаал, бунгунааш болгоноч явж хагаад үг бүтээж эхэлдэг тийм. Тэгэхээр үг бүтээхийн өмнө бол баахан их шиг гүйгүүлэгч нийлж тийм. За авианы нийлэмжүүд үүсгэж явж хагаад нэг үг бүтээж байгаа тийм. За энэ маань бол 2 нас гэхэд бол тогтож эхэлдэг гэсэн. За тэгээ энийгээ юу гэж хэлээд байгаа вэ гэхээр ерөөсөө тухайн хүүхэд тий үгийг хүлээж авч байгаа. За дахиндаа хүлээж авч байгаа. Тэр боловсруулж байгаа. Тухайн үгэнд харгалзах утгыг оноож байгаа. За танин мэдж байгаа тэр бүх үйл явцыг ерөөсөө үг сурах гэж хэлээд байна гэсэн. За тэгэхээр энэ дээр бол яг энэ үг сурах үйл дээр нэг асуудлыг болоод ярьдаг. За энэ юу вэ гэхээр үг утгын уялдаа буюу үгийг хүүхэд ер нь тархиндаа яаж зургалтын бэ, дүрсэлтийн бэ гэдэг асуудлыг бол голчлон ярьдаг. За тэгэхээр хэдүүлээ энэ жишээн дээр ярилцъя тий. За жишээ нь энэ нэг 18 сартай хүүхэд за одоо энэ зургийг хараад тий хажуу талд нэг юм бууг тэмээ хоёр байгаа зургийг хараад за энэ дээр энэ тэмээ байна гэдээ ээж нь заагаад хэлье гэж бодъё. Тэгвэл энэ хүүхэд энийг ер нь яаж тайлбарлах бол гэж та бодож байна? Ер нь яаж ойлгох бол? Буух гэж ойлгох байхаа. Буух гэж ойлгож магадгүй. Ээж нь тэмээ байна гэж хуруугаараа бол заагаад байна тий. Гэхдээ энэ хүүхэд өмнө нь ерөөсөө магадгүй тэмээгээс сонсож байгаагүй байж болно. Тэгвэл энийг юу гэж ойлгох вэ? За тэгэхээр энэ дээр бол хүүхэд бол энэ зургийг хараад мэдээж ээж нь бол тэмээ гэж тэр байна гэж заагаад үзүүлээ гэж бодоход энэ одоо бууг юм болов, мод юм болов, үүс юм болов.
За мөн эсвэл одоо юу гэдгийг тэр сүүлийн хараад энэ сүүлийг нь хилээд байгаа юм болоо, нүдийг нь хилээд байгаа юм болоо гэх мэтээ маш олон одоо дүрслэлүүд, зураглалууд бол хүүхдийн тархинд бууж идэг гэсэн. За тэгвэл энэ дээр 2 настай хүүхэд, 5 настай хүүхдийн хооронд ялгаа гарах болов? Эдийг үү гэж Харахгүй адилхан л юм харахаа. Ялгаа гарна гэж бодчих. Тэд шалгаж Ялгаа гарна гарч байгаа. Ялангуяа энэ австрчдын Үгүй мэддэг болов. дандаа нөгөө тойрон байгаа орчноос харсан амьтдал мэдхээс тэмээ гэдэг тухай ямар ч ойлголтгүй. Тийм болохоор тэр туулай ялангуяа байгаль дээр үеижлийн хажууд нь ойрхон байдаг гаднад нь байдаг амьтдал мэддэг байхгүй юу. Тийм болохоор тэд нар байна арай жоох хүүхэд мэдхгүй. 5 настай үедээ арай өөр болсон баг. Тэгээ ялгаатай. Үлгэр За, сонсдог хүүхэд юм уу? Үлгэр уншиж өгдөг хүүхэд бол мэддэг. 5 настай хүүхэд илүү асуулт асуух баг. Асуулт асуух бах тий. За тэгэхээр ер нь бол ялгаа байна гэж үзэж байна тий. За гэхдээ ер нь бол хүүхэд одоо тухайн мэддэг хүүхч байсан, мэдхгүй хүүхч байсан хүний тархи нь гэдэг юм уу сэтгхүүд маш олон зураглалууд бол үүсдэг гэсэн санааг бол нэгдүгээр хэлж байна гэсэн. За тэгвэл энэ үг сурнаа үгийн сангийн хөгжил ярина гэдэг маань ер нь яагаад чухал юм бэ гэдэг талаар хэдүүлээ хідэн баримттай танилцъя. За нэгдүгээрт бол за энийг бид нар эхний хичээл дээрээ ч үзчихсэн тий. За үгийн нөөц 2 нас гэж ер нь бол тодорхой хэмжээнд сул байх, тодорхой хэмжээнд үг хэлэхгүй байх, илэрхийлэхгүй байх, ойлгохгүй байлаа гэхэд 6 нас гэхэд ер нь сурлага нийгэмшгүй хувьд сул байна гэж үздэг. За 7 настайдаа уншиж ойлгох чадвар усуул байна. За тэгвэл 5 настай үе дээр үгийн нөөцүүд байх юм яадаг вэ гэхээр хожуу буюу насан туршид 30 нас хүрээд тийм ээ. Ажилгүй байх магадлал бол 2 дахин ихсдэг гэж байна. За мөн нөгөө талаасаа сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай болох магадлал 1.5 дахин ихснэ гэсэн судалгаа байна. За мөн харилцааны чадвар тэгвэл бас яг хэлээрээ байгаа цуг сул байх юм бол 7 настайдаа мэдээж сургууль соёл хичээл сурлага дуу сонирхолтой байх нь бага. За мөн их хилээч бай гадаад хэл сурч эзэмших чадвар бол ер нь 6 дахин багасна гэж үздэг. За мөн 11 нас гэд математикийн хичээлдээ сайн байх магадлал бол 10 дахин багаснаа. За тийм учраас үгийн нөөц гэдэг бол маш чухал юм гэж бол үздэг. Тэгэхээр энэ бол одоо хэлний бусад чадварууд болоод хүний зан төлөв, за мөн сэтгэн бодох тийм энэ логик, математик үйлдэлүүд ерөөсөө оролцохгүй зүйл, нөлөөлөхгүй зүйл болоод алга байна тийм. За тэгэхээр үг эзэмшнэ гэдэг бол маш чухал зүйл бол байх нэ гэсэн. За тэгэхээр үг сурахын тодорхой бас үндсэн суурь зарчмууд бол нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл үгийг сурах, түүний утгыг ойлгоход маш олон хүчин зүйл бол нөлөөлнө гэж үздэг. За энэ нь бол бид нар анхны хичээл дээр ч гэсэн бас ярьж ирсэн тийм. Төрөлхийн эсвэл орчны нөлөөний нарийн төвөгтэй харилцан үйлчлэл болоод явна. Хэл сурахад тийм. За энэ нь яг ялгаа авахгүй үг сурахад хүртэл яг адил зарчим явна гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдэд төрөлхийн тэр одоо хөгжил онцлог нь ямар байгаа. За нөгөө талаасаа орчноос одоо нөлөөлж байгаа тэр нөлөөлөл нь ямар төвшөнд байгаа бэ гэдэг энэ хоёрын харилцан үйлчлэлийн донд бол бас явна гэсэн. За тэгвэл хэдүүлээ эхнээс нь танилцъя. За төрөлхийн шинж чанар нөлөөллийн хувьд бол хүүхд үг сурахад нэг 3 зүйлийг анзаарах бол шаардлагатай гэж бол үздэг. За нэгдүгээрт нь бол хүүхэд нэг үг сурлаа гэхэд те альва ямиг бүхэл юм гэж харж сурдаг гэж үздэг. За энэ бол төрөлхийн шин чанартай одоо үг сурах үзэгдлийн нэг хэлбэрээ гэж үздэг. Өөрөөр хэлбэл сурч байгаа үгээ бүтнээр нь тоймлож нэрлэх утга оноох тухай асуудал. Жишээлбэл тэмээ гэдэг үгийг анх удаа сонссон хүүхэд тэмээний сүүлийг ч юм уу, нүдийг ч юм уу, чихийг ч юм уу ингэж тасалдуулж те энэ тэндээс нь одоо бодож төсөөлөх бус шууд нэг байдлаар плеер нь сэтгэж бодох тэр зүйлийг бол хэлж байна гэсэн. За хоёрдугаарт нь бол англин бүлэглэх шинж чанар бол явж идэг. Өөрөөр хэлбэл энэ нь үгийг ямарваа нэг одоо англил
бүгдэл хэсэг буюу тодорхой нэг одоо айн хүрээнд тэг бусад гишүүн хүүхдээ яаж холбогдож байгаа талаар нь ойлгодог гэсэн. Жишээлбэл би түрүү хэллээ шүү дээ. Тэмээ гэдгийг одоо юу гэдгийг хөвгтэй байна, бор өнгөтэй байна ч гэдэг юм уу те. Ингээд тасдаж хэлээд байна. Эсвэл одоо бууг гэдгийг ивэртэй байна, үдтэй байна те. Хэлмэлтээр бол хэлчихэв. Тэгэхээр энэ бол үгийг одоо хэсэгчилж ингэж ойлгоод байна. За эсвэл нөгөө талаасаа энэ хоёр амьтан бол хөвгтэй амьтан юм а гэж хэлж байгаа нь бүлгэлж байгаа шинж мөн үү? За тэгэхээр энд бол хөвгтэй амьтан юм а гэж бас бүлгэлж байгаа шинж мөн тийм ээ. За гуравт нь бол цор ганц гэдэг шин чанар явдаг. Өөрөөр хэлбэл тухайн зүйл нэг л нэртэй өөр нэрээр оноох боломжгүй гэдэг зүйл бүгдээр үг сурахад явагддаг гэсэн. За тэгэхээр энийг бол одоо юу гэдэг ингээд төрөлхийн шин чанараас нь төгсгөн зааж байгаа тохиолдолд бас ойлгох нь маш үр дүнтэй байна. За тэгвэл дараагийн бас нэг нөлөөлж байгаа хүчин зүйлийг үзье. За хүүхэд үг сурахад ерөнхийлөх хандлага гэдэг ийм нэг зүйл гаргадаг. За тэгвэл энэ нь юу вэ гэдгийг хэдүүлээ нэг тасглаар тийм үү туршилтаар үзье тий. За жишээлбэл энэ ямар төрс байх шиг байна? юм шүү. Гурвалжин гэж харах. Die том жижиг олон гурвалжин. Энэ хайн ч гэсэн бас гурвалжин биш үү тий? Юутай адилхан байна? Нэг эдэмстэй зөөрлөд хэлээ. Индүү. Индүүтэй адилхан. Манайхны хүүхдүүдэд масын уралдааны зам гэж харахаар юм байна. Масын уралдааны зам гэж харах юм байна тий. За гутал. За тэгвэл энэ дотроос тэгвэл яг энэтэй адилхан төрс хаана? Тэрнийг Эхнийх нь. За хамгийн их юм. За тэгэхээр энэ бол хүүхдч бай, том хүнч бай. Альва одоо юмс үзэгдлийг танихдаа ерөнхийлөх хандлага гаргадаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл альва юмсийн талаарх мэдээллийг өнгө байна уу, материал байна уу, хэмжээ байна уу, бүтцээр нь бус хэлбэр төрсээр нь нэгтгэх ерөнхийлөх хандлага байна гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар тэр өнгө нь бол хамаа авахгүй байгаадагаас хэлбэр нь чухал байгаадагаас тэр хүний тарих бол хэлбэр дээр нь илүү давмгаалаад энэ чинь ийм дэжтэй гэдэг зүйлийг шууд хурдан хариу үзүүлдэг гэж ойлгож байна. За энэ бол үг сурахад бас чухал хүчин зүйл болдог байна. За дараагийнх нь өгүүлбэр зүй. За тэгэхээр тухайн үгийг ашиглаж байгаа өгүүлбэрийн бүтц гэдэг бол үг сурахад маш чухал байдаг. За жишээ нь та энэ зургийг хараад юу гэж тайлбарлах вэ? Эхний зураг дээр юу болж чинь, дараагийн зураг дээр юу болж байгаа шиг байна? Эхнийх дээр нь hi-fi гэж байгаа юм уу? Дараагийнх дээр нь эдис гэж байгаа юм уу? За эдис өгч जैन тий. За тэгвэл хэдүүлээ харъя. За ямар ч хэснийг шувуу туулаа хоёр байх шиг тий. За тэгэхээр эхний зураг дээр шувуу туулаа хоёр бол баярлаж байна тийм үү? Тэгэхээр энэ бол яг өөрөө өөрлөгөө чиглэсэн үйлдэл байна тий. Гэтэл нөгөө зурган дээр нь бол шувуу туулааг илж байгаа ч юм уу баярлуулж байна тий. Тэгэхээр нэг нь юу бусад руугаа чиглэсэн үйлдэл болж явж байна. Тэгэхээр энэ дээр өгүүлбэрийн ялгаа бол гарч ийн үү? Өгүүлбэрийн бүтцээс хамаарат байна. Өөрөө үлдэх, бусдаар үлдүүлэхийн ялгаа. За өөрөө үлдэх, бусдаар үлдүүлэхийн ялгаа байна тий. Тэгэхээр энэ өгүүлбэрийн бүтц гэдэг бол бас тухайн үгийг сурахад эзэмшихэд болоод маш чухал үүрэг гүйцэтгэх нэ гэсэн. За дараагийнх нь болохоор нийгэмшлээ суралцдаг. За эхлээд бол хэдүүлээ төрөлхийн шин чанарыг яриад, за дараа нь тодорхой бас нэг юм тарих тий, ерөнхийлдэг энэ хандлагаараа дараа нь өгүүлбэр зүй нөлөөг ярьлаа тий. За нөгөө талд бас хүн нийгэмшлээсээ суралцах буюу тодорхой орчин тойрны хүмүүсийнхаа ярьж илэрхийлж байгаа зүйлсээр дамжуулан альваа юмс үзэгдлийг ойлгохгүй гэж байна. За энэ дээр нэг дөрвөн зүйлийг болов хүүхэд болов дамжуулж ойлгодог гэж үздэг. За нэгдүгээрт нь бол биеийн хилэмж дохио зангаанаас юм үзэгдлийг ойлгох үйл явц явагддаг гэж үздэг. За жишээ нь энэ зурган дээр
Таавн тэр одоо цэцэг байна ч гэж байгаа мó эсвэл нэг юм руу зааж тий. Тэгээ хүүхд хариу үйлдэл үзүүлж байгаа. За тэгэхээр энэ бол хүүхэд альва ямиг судлаа тэр тохио зангаа оролцож байгаа байдал, бие илэнж оролцож байгаа байдал гэдэг маш чухал гэдэг санааг хэлж байна. За хоёрдугаарт нь анхаарлыг чиглүүлж байгаа байдал буюу энийг англиар joint attention гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн анхаарлыг альва нэг юмыг одоо таниулж мэдүүлэхдээ цуг одоо оролцох байдлыг хэлж байна. За энэ зурган дээр хүртэл харж байна тий. Ээж нь хүүхдэд цэцэг гэж цуг үзүүлээд цуг хараад ярилцаад байгаа юм зураг болов байна тийм. За тэгээ хүүхэд нь энэ дээр бол юм үзэгдэл рүү ингээд хараад тэр гайхаад хэлж тий. За дараагийн нэг нийгэмшлийн суралцах үйл явц дээр бол сэтгэл хөдлөлийн үүрэг гэдэг бол маш чухал байна. За өөрөөр хэлбэл одоо энэ зурган дээр вау цэцэг байна гэж хэлж байгаа байдал хүүхдэд бол тэр үгийг сурахад тий эсвэл өгүүлбэрийг ойлгоход маш чухал байна гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл багшч байна уу одоо гэр бүл тий хамгаалагч байна уу хэн байна ямарваа нэг байдлаар сэтгэлийн хөдлөлтөөр ярьж илэрхийлэх болов хүүхдийн тэр үг сурах процесс тэр хэл ярианы хөгжилд бол маш чухал хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ дөрвөн зүйл маань нийгэмшлээс суралцах тэр үйл явцыг бол хэлж байна гэж ойлгож байна. За дараагийн нэг чухал хүчин зүйл бол хүүхэд үг сурахдаа давтамжтайгаар суралцдаг гэж хэлдэг. За энийг англи хэлэн дээр cross sectional learning эсвэл statistical learning гэж үздэг. Тэгэхээр бид нар statistics гэдэг үгийг бидэнд тийм ээ. Тэгэхээр юмны давтамжийг хэлдэг тийм үү. Өөрөөр хэлбэл хүүхэд ч гэсэн эсвэл одоо юу гэдэг хүний тарих тий альва одоо нэг бид юм үзэгдэл зүйлс хэдий чинээ их давтагдана төдий чинээ тухайн зүйл бол амархан хариу үйлдэл үзүүлдэг тийм зүйл тогтолцоо байдаг гэсэн. За тэгэхээр энэ бол хүүхэд дээр мөн яг ялгаа авахгүй хүүхдийн үг сурах үйлд нөлөөлнө гэж ойлгож байна. За энэ дээр хэдүүлээ нэг дасгал ажиллая. Та анхааралтай хараад ямар зүйл хэдэн удаа давтагдчихээн. Тэгээ би эргүүлээ та эдээс шалгангууд хариулна шүү. За эхний зургийг харъя. За эхний зураг дээр энэ Тома гэдэг хоёр төс харлаа тий. За дараагийн зураг. За дараагийн зураг Тома гэдэг юм байна. За тэгвэл дараагийн зураг нь Plop гэдэг нэг юм төрсүүд баг шүү байна. Дараагийн зураг нь Prat гэдэг нэг юм төрс байна. Дараагийн зураг нь Prat гэж байна тий. За хамгийн сүүлийн зургийг харъя. За дахиад Тома гэж гарч ирж байна. За тэгвэл одоо та хэд би эргүүлээд энэ зургуудыг харуулъя. Тэгээд эндээс та хэд буцаага надаа ямар төрс харснаа эргээд хэлье шүү. За эхнийх нь ямар Тома. байлаа. За дараагийнх нь Prat. За дараагийнх нь Prat гэж байна. Тэрний дараагийнх нь Blink гэдэг юу вэ? Flop. Flop. Pop байлаа. Хамгийн сүүлчийнх нь Prat. Биш нэг Blink хичээл нэг юм байсан. Blink хичээлээ. За тэгвэл одоо харъя. За эхнийх нь мэдээж Томо буюу хамгийн их давтагдсан юу дүрс мөн үү? Тий хамгийн их давтагдсан. Дараагийнх нь Prat байсан тий. Хоёр удаа давтагдсан. Хоёр удаа давтагдсан. За дараагийнх нь Plop. Хоёр удаа. За дараагийнх нь бас Plop байсан. За тэгэхээр эндээс юу хэлж байгаа гэхлээр хүүхдэд үг заалаа. Эсвэл хүүхдэд одоо хэдий чинээ альва нэг зүйл объект давтагдчихээн. Хэдий чинээ тэр хүүхэд тэр зүйлийг мартахгүй гэсэн. Тэр зүйлийг бас амархан сурна. Мөн цаашлаад тухайн үгийг гэдэм үү тухайн зүйлсийг бол харилцаанд ашиглахад
зөвхөн болно гэсэн. За тэгэхээр та одоо юу гэдэг нь хичээлийн сургалтандаа мэдээж одоо юу гэдэг нэг үгийн сангийн хичээл орлоо гэж бодъё тий. Тодорхой нэг одоо утгын гар ангилсан одоо үг тогтоолгох хичээл орлоо гэж бодоход тэр үгийг давтамжтайгаар та ингээд нэг юу гэдэг сан тийм хичээлүүд яваад ах юм бол хүүхдийн ойн тойн амархан суух нэ гэж ойлгож байна. За тэгэхээр энэ үг сурахад бол бас маш чухал хүчин зүйл болдог байна. За дараагийн бас нэг чухал анзаарч ойлгох зүйл бол хүүхэд одоо үг сурах үйл дээр альва үгийн тодорхой нэг утгыг мэддэг хэдий ч за тэр үгийнхаа өөр олон салаа утгыг олон нөхцөл байдал тэгээ яаж илүү наривчлан мэдэж ойлгох вэ гэдэг асуудал маш чухал байна. За жишээ нь хэдүүлээ нохоо гэж юу хэлдэг вэ гэж хүүхдээс асууя гэж бодъё. За тэгвэл энэ дээр юу ах шиг байна энэ зургууд дээр? Олон төрлийн нохоо. Нохоо төрлүүд. Нохоо төрлүүд ах шиг байна тий. За тэгвэл энэ амьтны хүүхд сонгочихё гэж бодъё. Энэ дотроос. За гэртэн тэгвэл нэг юм муур бай тий. Тэгвэл энэ хоёрын хооронд адил төсөөтэй зүйл юу нь юу байгаа? Намхан шаргал үстэй. Намхан Чих, шаргал сонгон тийм. Ажилттай байна, нүдтэй байна тий. За тэгэхээр ер нь бол хүүхэд нохоо гэж юу хэлдэг вэ гэхийн тулд тодорхой бас нэг юм утгын ижил төсөөтэй байдлыг ер нь бол хайж хэл. Тархин дотроо төсөөлж хэлдэг. За энэ бол үг сурахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. За тэгвэл энийг хэдүүлээ нэг нэгээр нь танилцъя. За хамгийн нэгдүгээр одоо тэр утгын шин чанарыг тодорхойлж байгаа зүйл бол утга зүйн шинж чанар буюу аливаа ойлголтын шинж чанарыг нь ялгах. За өөрөөр хэлбэл нохоо гэж хэлэхэд за энэ ямар ч байсан нэг амьтын юм байна, дөрвөн хөлтэй юм байна, өстэй юм байна, хуцдаг юм байна гэх мэтээр хүүхэд бол маш олон тодорхойлтуудыг бол хийж болно тийм. Ойлголтод багтах тэр шин чанаруудыг тодруулж гаргаж ирж байна гэсэн. За дараагийнх нь сонгодог шин чанар гэдэг нэг зүйл байна. Өөрөөр хэлбэл тодорхой нэг утгын ангилал багтсан байх хэрэгтэй. За жишээ нь гой нэр гэхэд бид нар энийг эмэгтэй гэж ойлгож болох болов уу? Тэгэхээр энэ дээр бол бүр тогтсон энэ утга тий өөрөөр хэлбэл бүгдээрээ одоо нэг юм санал нийлсэн тэр зүйлийг сонгодог шин чанараа гэж хэлдэг. Жишээ нь нохоо 3 хөлтэй байж болох уу? Байж болохгүй тий. За тэгэхээр энэ бол бас маш чухал утга ялгахад чухал зүйлээ гэсэн үг. За дараагийнх нь магадлалын шин чанар буюу тодорхой нэг утгын ангилал байх магадлал бүхий тэр шин чанар гэдэг чухал байдаг. За жишээ нь шувуу гэж хэлэхэд нисдэг, жирэгдэг гэдэг нэг магадлалуудыг бол хүүхэд бол бодож төсөөлж байж болно гэсэн. За энэ бол үг сурахад бол бас маш чухал. За хамгийн сүүлийн чухал зүйл бол төсөөлөл гэдэг юм. За тэгэхээр энэ төсөөлөл бол тэр магадлалын олонх нь их байх тухайн асуудал ярьж байна гэсэн. За жишээ нь шувуу бол байлаа гэж бодоход за болчмоор хараацай. За пингвин биш гэж хүүхдүүд бодож байна. Нисдэггүй юм чинь тий. Гэх мэтээр ингээд магадлалын олонх нь их болох тэр санааг анхны төсөөлөл буюу прототип гэж. За тэгэхээр хүүхдүүд альва үгийн одоо тэр ойлголтыг тий утгыг ялгахдаа энэ утгын шинж чанар төсөөллийг бол зайлшгүй эзэмшсэн байх хэрэгтэй гэж байна. За жишээ нь саяны нохоо гэдэг үгийг төсөөллөөр ингээд хэдүүлээ аваад үзье л та. За мэдээж бодиттой энэ жишээг энэ зүүн талын та зурган дээр бол харж байна. Тэгээ нохоо гингүүд хүүхдэд бол одоо юу гэдэг эдрийг бүгдээр ингээд хараад нохоо гэж бол хэлнэ тийм ээ. Гэтэл зарим хүүхүүд эдгээр одоо юу гэдэг өөрсдийнхөө тэр байгаа тэр бодит одоо мэдлэг тий тэрэн дээрээ тусгуурлаад бас цаашлаад лавшруулад янз бүрийн нохоонуудыг төсөөлөх боломжтой. Тэр төсөөллүүд гэдэг бол хязгааргүй байх боломжтой гэсэн. Тэгэхээр тэр хүүхдэд одоо юу гэдэг магадгүй суусан тэр
танин мэдхүйн туршлага, танин мэдхүйн хөгжлөөс шалтгаалаад энэ төсөөлөл бол янз бүр байх боломжтой гэсэн. За тэгвэл хэдүүлээ энэ дээр нэр үгүүд одоо яриад байна тий. Тэгвэл яг үйл үг тэгвэл яаж сурд юм бэ гэдэг талаар хэдүүлээ товчхон ярив. За үйл үг гэдэг бол одоо ингэж хэлсэн чинь Монгол сургуулийн явлаа гэх. Ийм мак хамсан биш ойлаа. за энэ давхар ярьж байгаа хүмүүсүүд микгээ төр онцгой тий. За үйл үг гэдэг бол хүүхэд нэр үгийг бодоод сурахад маш бас төвөгтэй үгийн аим байдаг. За ихэвчлэн тодорхой бус шин чанартай байдаг гэж бол үздэг. За яагаад тодорхой бус юм бэ гэхээр за нэгдүгээр үйл хөдлөл заасан юмс үзэгдэл заасан айгаас тодорхой бус. За жишээ нь энэ дээр хаалга онгойлгох гэж та хэлээ л та. Тэгвэл тэр хаалга онгойлгох гэхэд баг зэргийн онгойлгох юм уу тий? За арай илүү жоохон том онгойлгох юм уу? Эсвэл бүр одоо том дэлхийд нээж онгойлгох юм уу гэдэг зүйлс маань тодорхой бус байна тийм үү? Жишээд онгойлгооч гэж хэлдэг тий. Өөрөөр хэлбэл наан заашгүй нэг нь тодруулж нэмж хэлчихийж энэ үүлийн одоо үйл маань илүү тодорхой болно. За тэгэхээр хүүхэд бол энэ дээр бас хөдөлдөг энийг сурахад бол бас их төвөгтэй гэдэг нь энэ дээр илэрч гарч байгаа юм гэсэн. За хоёрдугаарт үйл хөдлөлийн хэрэглээ тий юмс үзэгдлээс шалтгаалаад янз бүрээр илэрх боломжтой. За жишээлбэл энэ дээр хаалгаа онгойлгох, хайрцаг онгойлгох гэдэг хоёр зүйл тий. За яг одоо юу гэдгийг үзэгдлийнхаа хувьд бол өөр илэрч байна тий. Энэ зурагнаас бол тодорхой. Гэтэл хүүхдийн энэ санаа маань одоо юу гэдгийг буухтаа бас төвөгтэйгээр буудаг, тодорхой бус байдлаар буудаг гэсэн юм хэлж байна гэсэн. За дараагийнх нь үйл үг ихэвчлэн харилцан хамаарлын шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл ярьж байгаа хүнээсээ шалтгаалаад үйл үг өөр утга санаа, зорилгыг илтгэх боломжтой. За жишээ нь энэ дээр юу гэдэг өгөх авах те эсвэл гүүх зүгтаах гэхэд энэ дээр хүүхэд бол янз янзаар бас ойлгох бас боломжтой байдаг. За мөн үйл үгийн одоо хэв байдал төлөвийг үйл үг бол уул нь тодорхой илтгэж явах хэрэгтэй тий. За тэгтээ энэ дээр одоо жишээлбэл энэ зурган дээр харлаа гэхэд түлхэх хөдөлгөх гэдэг бол хоёулаа өөр үүлийг бол хэлж юм. Тэгэхээр энийг бол хүүхэд ялгаж сурна гэдэг бас нэр үгийг бол нэлийн төвөгтэй байдгаа гэсэн. За тэгэхээр үг сурахад бол эдгээр хүчин зүйлүүд бол маш чухал нөлөөтэй байх боломжтой гэсэн үг. За тэгэхээр та хэд маань яг өөрсдийнхөө одоо сургалтанда хүүхдэд үг сургахдаа, үг заахдаа тий за үгийн сангийн нэмэгдүүлэхдээ саяны хэлсэн хүчин зүйлүүдийг хэрвээ хичээлдээ тусгаад туршиж үзэх юм бол хүүхд бас илүү үр дүнтэйгээр сурах боломж нэмэгдэнэ гэсэн. За тэгвэл дараа нь хэдүүлээ үгийн сангийн хөгжил хүүхэд дээр яаж явдаг талаар 2 дугаар хэсгээр үгээ орж танилцъя. За тэгэхээр үгийн сангийн хөгжил гэдэг бол за одоогоор энэ дээр хэдүүлээ нөгөө монгол хэлний судалгаа одоохондоо бас байхгүй байгаа учраас англи хэлээр жишээ татчих бол ярьж байгаа шүү. Гэхдээ энэ англи хэл дээрх одоо юу гэдэг тэр үгийн сангийн хөгжил те монгол хүүхдийнхтэй адилхан байна гэсэн үг юусоо биш. Тэгэхээр тэгж бас бодож төсөөж болохгүй гэсэн. За тэгэхээр англи хэлтэй хүүхдүүд бол 1 нас гэхэд мэдээж 1 үг хэлнэ. За 2 нас гэхэд нэг 200-300-аад үг бол ойлгоно. Бас тэрийг дамжуулаад бас илэрхийлэх боломжтой гэж бол үздэг. За 6 нас гэхэд нэг 14,000 орчим бол үг бол ойлгоод бас илэрхийлэх чадамжтай байх боломжтой гэж үзнэ. За 18 нас хүрээд 50,000 үг бол болтлоо өсдөг ийм судалгааны баримт бол байна. За өөрөөр хэлбэл 2-6 наснда өдөрт дунджаар хүүхдүүд маань бол 9-10 шинэ үг хүмүүс сурч идэх гэсэн санаа бол энэ цаана явж байна. За сургуулийн насны хүүхд бол жилд дунджаар 3,000 үг буюу за бас яг ялгаа авахгүй 60-10 үг те өдөрт болоод сурч идэх гэсэн үг.
За тэгэхээр хэдүүлээ үгийн сангийн нөөцийг гэдэг юм уу, үгийн сангийн тэр баялагийг яаж тогтоодог вэ гэдэг талаар товчхон үзээд энэний араас хэдүүлээ хэдэн судалгаануудтай танилцъя. За үгийн сангийн нөөцийг тогтоохтой бол хэд хэдэн аргууд бол байдаг. За энэ бол хамгийн эхний арга бол хамгийн уламжлалт арга буюу тэмдэглэл хөтэлдэг. За энэ дээр эцэг эхүүдч тэр багш нарч тэр за судлаачид ч тэр энэ аргыг болоод бас их ашигладаг. Өөрөөр хэлбэл хүүхд юу хийж чинь, юу илэрхийлж чинь, юу ярьж чинь тэр болгоныг тэмдэглэж хөтлөж явдаг арга гэсэн. За хоёрдугаарт нь хяналтын асуумж буюу хуудсууд ашиглаад эцэг эхээс нь асуугаад тодруулдаг ийм аргачлал байдаг. За энэ дээр бол одоо яг энэ маш том бүр ийм өвгөтлийн сан болоод байдаг. Хүүхдийн одоо энэ үгийн сангийн хөгжлийг гаргадаг. За энэ World Bank гэдэг Stanford-ийн сургуулийн иргэдэг сэтгэл судлалын хэлнээс гаргасан нэг платформ байдаг. За энэ дээр бол нийт 42 хэлний одоо энэ үгийн сангийн одоо энэ хяналтын асуумж хуудасаар дамжуулж авсан өгөгдлөөр дамжуулаад хүүхэд одоо яг ямар үед ямар үг хэлж чинь, за үгийн сан нь яаж өсөж чинь, нэмэгдэж чинь гэдгийг гаргаж ирсэн ийм өгөгдлийн сан платформ гэж байна. За одоогоор энд бол Монгол улс бол аль биесээр орцсон байгаа. Их хичээл тэрний дараагийн жилээс бол судалгаа нь бас ийшээ ороод энэ дээр бас харьцуулагдаад явах ийм боломж нь бол гарч ирсэн байгаа. За 3 дахь нэг арга бол аудио, видео бичлэг байдаг. За би та хэдэд нэг ийм даалгавар өгөөд за зарим багш нар маань бас аудио, видео бичсэн байна гэдэг чинь тийм. Өөрөөр хэлбэл тэнд юу болоод байгаа гэдгийг та эргээд харахад энэ аудио, видео бичлэг маань маш том бас ажиглалтын одоо үндсэн энэ аргачлал бас болж өгдөг байна гэсэн. За энэ дэр бол хамгийн доотлол 30 минут. За тэгээд тэрнээс дээшээ бол 1-2 цаг гэх бичиж аваад эндээс хүүхдийн хэл яриа, за мөн харилцааны чадвар, за бусад бас хөгжлийн чадваруудыг бас ажиглаж судалгаа хийх боломжтой байдаг. За хамгийн сүүлд бол туршилтын аргаар тодорхой үгийн санг шалгах аргачлалыг бол ашигладаг. Өөрөөр хэлбэл лабораторийн орчинд тий. За няраа хүүхдч байсан болдог. Өөрөөр хэлбэл тоон хүүхдэд аюу гэдэг өнгөний үгийн санч гэдэг юм уу? Эсвэл тодорхой идиомсын талаарх тэр зүйлс одоо тархинд нь тий ойлголт байна уугүй юу гэдгийг туршилтын аргаар шалгаж үздэг. За ийм маягуудаар бол үгийн сангийн нөөцийг бол тогтоож тодорхойлж болдог байна. За та энэ линкээр ороод үзэх юм бол энэ дээр 2 дахь линкэн дээр монгол хэл орцсон ямар судалгаа хийгдэж байгаа нь бол бас харагдана. За тэгэхээр хүүхдийн эрт үгийн сан тэгвэл англи хэлтэй орнуудын хүүхдээр ямар явдсан бэ? Ямар зүй тогтолтой хөгжсөн бэ гэдэг талаар хэдүүлээ танилцъя. За тэгэхээр хүүхд бол ер нь бол нархах тусам хүүхдийн үгийн нөөц нь бол аажмаар нэмэгдэх ийм зүй тогтолцоо байж идэг. За хоёрдугаарт нь бол хүүхдийн өөр хоорондын ялгаатай байдал маш их байдгаа гэж үздэг. За жишээ нь та энэ график дээр бол харж байгаа тийм. За энэ дээр бол хүүхдийн үгийн нөөцийн хэмжээ нас 2-ын одоо хавцж байгаа байдлыг бол харсан ийм график бол байна. За энэ доотлын XX дээр насыг үзүүлсэн тийм. За энэ дээр судалгаан дээр насыг үзүүлэхдээ дандаа ийм сараар нь бичдэг. Өөрөөр жилээр нь биш сараар тий 16 сартай буюу 4 сартай, 18 сартай буюу 6 сартай дээр ямар вэ гэдэг. Яагаад сараар нь бичдэг вэ гэхээр сар дээр хүртэл хүүхдийн үг яриа, хэл ярианы хөгжлийн ялгаа бас тод гарч идэгаа гэж. За ингээд үзэнгүүд энэ дээр за энэ насыг хэлж чинь. За нөгөө энэ YX тэнхлэг дээр бол хүүхдийн энэ үгийн сангийн тэр хэмжээг нь харуулж, өөрөөр хэлбэл тухайн хүүхд хичнээн үг мэдээд байна, илэрхийлээд байна. За энэ дээр англи хэлтэй хүүхдүүдийнх дээр 24 сартай дээрээ буюу 2 ойтой дээр бол үгийн сангийн нөөц бол илт нэмэгдэж байгаа гэдэг харуулж авч шигтэй. За тэгээд ерөнхий утгаараа бол хүүхдийн үгийн сан нас ахих тусам буюу за энэ дээр бол 6 сараар гэж юу нь бол аваад үзсэн бай тээ. Өгсөж байгаа энэ дүр зургийг бол өгөгдөлтөөр шинжилгээ хийгээд бол харуулсан байна. За дараа нь хүүхдийн зарим үгийн
одоо хөгжлийг бас гаргаж болов харуулсан байна. Өөрөөр хэлбэл ямар үгийг хүүхэд аль насндаа хэдий үедээ тий илүү давтамжтай хэрэглээд байна. За жишээ нь англи хэлтэй хүүхэд тий 16 сартаа даа гэхэд одоо нохооны нөгөө хов ховыг англи хэлээр whoop whoop гэдэг тий. За энийг бол маш их давтамжтай хэлж явах жишээтэй. За өндөг гэдэг үгийг бас маш их давтамжтай хэлж явах жишээтэй. За энэ alligator буюу одоо матар тий матрыг бас маш их хэлж чинь. Бэйлийг бас их хэлж чинь. За гэх мэтээр эдгээр үгсүүдийг бол тодорхой насны дээрээ бол эзэмшээд гарсан байна гэдгийг бол харуулж байна. За энэ бол англи хэлтэй хүүхдүүд бол байна тий. За монгол хэл дээр энэ дүр зураг бол арай бас өөр байх боломжтой гэсэн. За тэгвэл хэдүүлээ өмнө авсан нохоо гэдэг үгийн жишээгээр одоо янз бүрийн хэлтэй орнуудын хүүхдүүд хэдийн үеиндээ энэ нохоо гэдэг үгийг ойлгож илэрхийлж сурсан байна гэдгийг харъя л. За жишээлбэл бол ихэнх орнуудын ихэнх хэлнүүд дээр бол тий нохоо гэдэг үгийг бол айл 12 сартаагаас авах болоод хүүхд бол ойлгоод хэлээд эхэлсэн тий. Гэтэл одоо юу гэдэг герман байна. За грек байна. За мөн энэ дэр хятад хэлтэй хүүхдүүд бол илүү одоо хожуу буюу 18 сартаагаас энэ үгийг ойлгож авах жишээтэй тий. Тэгэхээр бид нар энийг бол юу гэдэг нэг одоо хэл дээр тий үгийн хөгжил нөгөө хэл дээр яг адилхан байна гэсэн үг бол бишээ гэдэг санааг бол нэгдээс ойлгож болох нэ гэсэн. Тэгэхээр ямар одоо үгийн хөгжил хэдэн сартаа дээр хэдийн үе дээр одоо илэрч байгаа хөгжиж байгаа тэр үйл явц процесс маань хэл хэлэн дээр бас янз янз байх боломжтой гэсэн. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг англи хэлтэй хүүхд ингэж хэлж байгаа юм чи монгол хүүхд ингэж болно гэж ерөнхийдөө бас баримтгүйгээр бол хандаж болохгүй тий. За дараа нь хүүхдийн үгийн сангийн нөөц хөгжнө гэдэг маань тухайн хэмжээний бас утгын сүлжээ гэдэг юм байна. За энийг болохоор semantic network гэдэг. За энэ бол тодорхой бас сарууд дээр хүүхдийн сарууд дээр өөр байж тэлжээдэг гэсэн. За хэдүүлээ нэг 24 сар хүртэл хүүхдийн үгийн сангийн нөөц яаж хөгжиж байгааг хэдүүлээ авч үзье. За энэ дээр 15 сартай хүүхэд буюу ой 3 сартай хүүхэд байна тий. Ой 3 сартай хүүхэд бол ихэвчлэн нэр үг бол энэ дээр хэлж байна тий. За мөн нохой, бөмбөг, ном гэдэг үгнүүд бол нэлээх тавтж байна тийм үү. За тэгээд дараа нь бол одоо юу гэдэг baby, юм үп үп. За baby гэх мэтэр нэг юм авиа дуурайх үгсүүдийг бол 1 3 сартаа дээр бол хүүхдээс нэлээх хэлж байна тий. За энэ дээр Монгол хүүхдээр хийгдсэн судалгаа бол бас байдаг. За 1992 он Орсоо гэдэг анагаах ухааны их сургуулийн судлаач одоо нэг хүртэлх насны хүүхдийн хөгжил за хэл яриа бие биеалдар нь яаж хөгждөг вэ гэдэг ийм судалгааг тухайн үед хийж ирсэн билээ. За тэн дээрээс ажилласан судалгаа юу байсан гэхээр энэ бол 15 сартай хүүхэд бол гэр орныхоо идиомс ээж аав цаг хугацаа цаг тоглоом өөрийн хувцас тий за юу гэдэг юм хотол гэдэг юм уу дээл гэдэг юм уу за эдрийг бол илэрхийлж чадчихсан. За мөн үйл явдлын нэрийг тохиогоогоор ойлгож энгийн үйлдэлүүдийг гүйцэтгэж байсан гэсэн ийм дүгнэлт бол хийсэн байсан. Тэгэхээр энэ бол Америк хүүхдүүдийг бол бас арай өөр юу гэдэг үг эзэмших үйл явц бол өрнөж ийн гэж бол харж болох юм тийм. За тэгвэл 18 сартай дээр бас тодорхой хэмжээнд энэ маань өргөжж тэлдэг. За жишээ нь энэ дээр хэдүүлээ харъя тий. Англи хэлтэй хүүхдүүд бол за нэр үгийн хэлж байгаа байдал бол бас нэлээх орширч нэмэгдэж байгаа болов. За бас тэмдэг нэр эндээс 6 сартаагаас бол бас гарч эхэлж байна тий. За мөн бусад одоо нөгөө туслах үйл үгс буюу хэллэгүүд тий. Хэсэг явж байна тий. За энэ дээр бас яг энэ Орсоо гэдэг судлаач Монгол хүүхдүүдийг юу гэж төгссөн байна гэхээр за гадна төрхөөрөө адилхан хэмжээ ба өнгөөрөө өөр идиомсыг нэрлэж хэлсний дагуу олж чадчихсан гэсэн энэ дүгнэлтийг хийсэн байсан. За 21 сартаа дээр юу болох вэ гэхлээр за энэ дээр бол бүр үгийн нөөц нь бол маш их хэлж байгаа ийм төвцөл
чинь тий. За ялангуяа за нэр үг бас яг ялгаа маш төвхтэй явж байна. За араас нь тэмдэг нэр, за function words буюу туслах үгс тий, туслах аймгийн үгс гэхээр нөгөө холбоос үг маань тэр сул үг гэдэр бол явж байна гэсэн. За мөн үүл үг орж ирж байгаа бас энэ дээрээс гарч байна. 21 сар гэдэг чинь за баг 10 сар болж байна тий. За ийм үзэгдэл бол бас явж байна гэж ойлгож байна. За 24 сар гэхлээр бүр ихт хэлж байна тий. За энэ мэтээр ингээ 2 нас гэхэд бол хүүхдийн үгийн нөөц бол бас тодорхой хэмжээнд бол бүрэлдээд үгээ болвол үгийн сан болвол тогтцсон байж байгаа юм хандлагыг бол эндээс бол харж болох нэ. За тэгэхээр энэ дээр үндэслээд бол судлаачд юу гэж дүгнсэн байдаг вэ гэхлээр за нэгдүгээрт нь бол саяны энэ үзүүлсэн үглийн сан дээр хүүхдийн эхний 50 үгэнд бол үндсэн тий одоо хилцүүн хэлбэр бол ямар нэг байдлаар бол туссан байна гэдгийг ажиглаж олж харсан байдаг. За мөн эхний 50 үгийн 40%-ийг бол одоо нийтлэг нэр үгс бол эзэлж байгааг та хэд бас харсан тий саяныхаас. Үйл үг тэмдэг нэр болон туслах үгсийн аймаг бол маш цөөхөн буюу 10%-ийг бол эзэлж байна. За эндээс хүүхдийн үгийн сангийн хөгжил бол нэг 3 үеиштэй явах боломжтой байна гэдгийг бол тодорхойлсон байдаг. За нэгдүгээрх нь бол 100 хүртэлх үг буюу илүү нөгөө тодорхойлж байгаа тийм үгнүүд яваад байна. Жишээ нь хүнийг тодорхойлж байгаа, юмс үзэгдлийг тодорхойлж байгаа тийм. За дараагийн 100-аас 400 үг дотор бол илүү үйл хөдлөл заах. За өгүүлхэн суурьтай үгс бол явж байна. За энэ дээр илүү шин чанар, харилцаа холбоо илэрхийлсэн үг. За ингэж явж байгаад 400 гаруй үгээс дээшээ болоод ирэнгүүт илүү нөгөө хилцүүн одоо үзэгдлүүд маань илүү бас том руу гарч ирдэг. За мөн туслах үгсийн аймаг маань бол аймгийн үгс маань бол бас нэлээд идэвхтэйгээр гарч ирж байгаа үзэгдэл байна гэсэн. За та хэд бас магадгүй гайхаж байгаа хүүхдийн энэ хэл ярианы хөгжил дотор нэр үг яагаад олон байна вэ? За нэр үгийг бас хүүхд яагаад илүү бас хурдан сураад байна вэ гэдэг асуулт хичээж магадгүй. За энэ дээр бол бүх хэлэн дээр яг ялгаа авахгүй энэ үзэгдлүүд ижил явна гэж. Өөрөөр хэлбэл хэлний орчны орц буюу тэр зүйл маань нэр үг рүү илүүтэй чиглүүлээд байна. За хоёрдугаарт нэр үг нь үйл үгтэй харьцуулахад тийм ч төвөгтэй биш. Бид нар түрүү нөгөө өмнөх үйл үг сурж байгаа тэр үйл явцыг харсан. Үйл үг маань хүүхдэд маш их тодорхой бус одоо тийм шинжээг агуулсан байдаг учраас нэр үгийг бодвол хүүхдтэй учраас хүүхэд илүү нэр үгэнд хариу үйлдэл үзүүлэх нь хурдан сурахад амархан байдгаа гэсэн. За гуравдугаарт нь бол нэр үг нь үйл үгээс илүү тодорхой ойлголтыг дүрсэлж илэрхийлдэг. За би сая бас хэлчихлээ тий. Нэр үг бол аливаа юмс үзэгдлийг бол тодорхойлоход үйл үгээс илүү тодорхой шинж чанартай байна гэсэн. За түүний тэр хаалга онгоолгох гэдэг жишээг бол хэдүүлээ харсан тий. Хүүхдэд тэн дээр маш их тодорхой бус байдал үүсгээд байгаа дүр зураг бол харагдсан шүү дээ. За тэгэхээр энэ саяны өмнө үзүүлсэн дата дээр суйрлаад ийм дүгнэлт бол гарсан байдаг. За тэгвэл энэ маань Монгол хүүхдийнхтэй тэгвэл ямар байх боломжтой талаар хэдүүлээ товчхон ярилцъя. За Монгол хүүхдийн үгийн сангийн хөгжлийн онцлог гэж ярихын өмнө Монгол үгийн төрх байдлын талаар багш нар маш сайн мэдж байгаа. Тэгээ би бараг хичээл болгон дээр л ер нь ярьж байгаа тийм. Монгол хэлний онцлогийн талаар Монгол хэлний багш нар маань бас маш зэгцтэй зөв ойлголттой байвал хүүхдүүдэд Монгол хэлийг илүү үр дүнтэйгээр заана. За Монгол хэл маань бол англи хэлийг бодвол бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм. Залгамал хэв шинжтэй буюу үгийн язгуур үндэс дээр дагвар нөхцөл авдаг байдал бол авдаг байдлаараа онцлогоо байна тий. За жишээ нь энэ үгэн дээр та хэд бол харж байгаа бох тий. Үгийн язгуур дээр ямар одоо дагварууд аваад шинэ үг бүтээгээд за мөн ямар нөхцлүүд аваад энэ үгийг одоо тодорхойлж байгаа байдлыг эндээс бол харж байна тий. За тэгэхээр энийг хүүхэд яг яаж эзэмшиж байна, яаж сурч байна, юун дээр алдаж байна гэдгийг харж иж хүүхдийн үг сурж байгаа, эзэмшиж байгаа байдлыг дээр түн шинжилгээ хийж болно гэсэн.
За тэгвэл би одоо өөрийнхөө яг 2-5 настай хүүхдийн Монгол хүүхдийн одоо эрт үеийн хүүхдийн үгийн сангийн хөгжил яаж явагдсан бэ гэдэг судалгааныхаа үр дүнгээсээ та хэд товчхон танилцуулъя. За ингийн өмнө хэдүүлээ бас нэг энэ дээр хамгийн чухал ойлгох ёстой юм. Саяны би бас үр дүнгууд дээр ч гэсэн графикууд дээр нэлээд тайлбарлаад байгаа. Үгийн аймаг гэдэг зүйл маш чухал. Өөрөөр хэлбэл хүүхэд аль үгийн аймаг нь одоо илүү идэвхтэй яваад байна. Тэр үгийн сангийн хөгжил. Аль үгийн аймаг нь илүү идэвхгүй байгаа гэдгийг бол багш бас сайн мэдж явах хэрэгтэй. За тэгэхээр монгол хэдний үгийн аймгийн төвцөө бол энэ зурагнаас бол харж байна. За тэгэхээр ер нь бол гол үгс төсөл үгс гэдэг хоёр байдлаар болчихжээ тий. За гол үгийн аймагт бол бидний нөгөө сайн мэдих нэр үг байна, үйл үг байна. Явж байна. За төлөөлөх үг байна, төлөөний нэр гэсэн тий. За дараа нь бол туслах үгс дээр бол холбох үгс, чимэх үгс тий болоод явж байгаа ч тий. За мөн нөгөө суулах үг гэдэр маань бол бас энэ туслах үгс рүү. За тэгэхээр хүүхэд энтрээс одоо алийг нь хизээ хаана яаж хэрэгжилж байгаа гэдгийг бол багш бас нарийн олж харах юм бол хүүхдийн үгийн сангийн хөгжөлтэй бас илүү тусалж болох нэ гэсэн. За тэгвэл Монгол хүүхдийн үгийн сангийн хөгжлийн онцлог бол одоо ямар байгаа хэдүүлээ танилцъя. За нэгдүгээрт бол миний хийсэн судалгаагаар бол үгийн сангийн хэмжээ бас яг ялгаа байхгүй. Нас ахих тусам бол ихсэн дүр зураг бол харагдсан. За Монгол хүүхдүүд дээр ялангуяа 3.6-аас 4 насны хооронд бол үгийн сангийн нөөц эрс нэмэгдэж байгаа юм дүр зураг харагдсан. За нэр үг нь үйл үг болон бусад үгсийн аймагаас илүү давтамжтай ашиглагдчихсэн. За тэгэхээр бас бусад одоо англилтай орн бусад орнуудын хүүхдүүдтэй бол бас яг ялгаа авахгүй юм дүр зураг. За хамгийн их давтагдчихсэн нэр үгсүүд бөмбөг, машин, хамар гэсэн үгсүүдийг 2-5 настай хүүхдүүд нэлээх давтчихсэн. За хүүхдийн нас ахих тусам үйл үгийн хэмжээ бол нэгдсэн. За энэ дээр бол бусад орны хүүхдүүдээс бас их ялгаатай. Монгол хүүхдүүд бас үйл үгийг бас нэлээд идэвхтэй ашиглаж ирсэн. За бас маш эрт ашиглаад эхэлж ирсэн дүр зураг бол харагдаж ирсэн. За нөгөө талдаа үйл үг дээрх одоо тэр нөхцөл агууруудыг бас маш сайн хийж ирсэн, бүтээж ирсэн тийм үзэгдлүүд бол харагдаж ирсэн. За тэр бол үгзэн асуудал тийм. За дараа нь гол үгсийн аймаг, туслах үгсийн аймагаас бол илүүтэй хэрэглэгдэж ирсэн. За өөрөөр хэлбэл жинхэнэ нэр үйл үг, тэмдэг нэр гэдэг юм уу тий. Нөгөө гол үгсийн аймаг маань туслах үгсийн аймаг буюу тэр холбоос үг сул үг тий. Тэрээсээ бол илүү байна гэж хэлж. За хүүхэд үгэнд дагуураас илүүтэй нөхцөл илүү ашиглаж ирсэн. За тэгэхээр дагуур бол хэмжин нөхцлөөсөө бас арай илүү бага байх гэдэг тийм хүүхдийн хэл ярианд бол. За мөн нөгөө талдаа хүүхд эхлээд үгийн сангийн зүүлчлэл одоо ангиллын хувьд айгүй бага хүрээтэй ашиглаж агаад нас ахих тусам бол уг хүрээ нэмэгдсэн. За энэ дээр ялангуяа монгол хүүхдүүд авиа дуурайх үг, за мөн үйл хөдлөл заасан үг. За эдгээрийг бол маш их давтамжтай одоо ийм ангиллуудыг бол утгын ангиллыг хүрээнд бол үгсийг бол ашиглаж ирсэн. Ийм дүр зураг бол ажиглагдаж ирсэн. За мөн за энийг би тавтаад бараг хэлчлээ тий. За авиа дуурайх үгс бол хамгийн их давтагдж ирсэн. За үйл хөдлөл заасан үгийг бол төлхөө ашиглаж ирсэн ийм дүр зураг бол байна гэсэн. За тэгэхээр одоо бол энэ нөгөө өвдчихсэн үр дүн болохоор эхний энэ ажилтнуудыг бол та танилцуулж байгаа шүү. За дараагийнх нь бол энэ ирсэн судалгаа. За 4-6 настай хүүхдүүдийн бас яг ялгаа авахгүй өгөгдөл цуглуулад шинжилгээ хийсэн байгаа. За энэ дээр бол би илүү хот төдөөгийн хүүхдүүдэд ялгаа байна уу гэж асуулт асуугаад тэдний бол хариулт авах гэж хичээсэн. За энэ дээр бол хотын хүүхэд, хөдөөний хүүхэд бол ялгаа бол бас нэлийн харагдаж ирсэн. За түрүүн бид нар ярьсан тийм хүүхдийн хэл сурах байдал, за ялангуяа үг сурахад нийгэмшлийн орчин гэдэг бол маш чухал. За тэгэхээр энэ дээр хотын хүүхдүүд бол яг нас ахих тусам одоо 4-6 настай хүүхдүүдээр бол нас ахих тусам хүүхдийн үгийн нөөц ихсэжсэн дүр зураг ажиглагдж ирсэн бол хөдөөний хүүхдүүдээр бол энэ бол янз бүр байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр яг миний шалтгаан юу байсан бэ гэхээр хүүхдүүдийн одоо сурах суралцах орчин маань
хязгаарлагдмал тий. За нэг бол цэцэрлэгтэй, нэг бол сургуультай яваад за ялангуяа бас технологиос нэлээд хамааралтай, дэлгэцийн хамааралтай болоод юм сурах, танин мэдэх тэр орчин, нийгэм шиг орчин маань нэлээд хязгаарлагдмал болж эхэлж байгаа. За гэтэл хөдөөний хүүхдэд маань нэлээд энэ нь тавиу болж эхэлж байгаа шиг тий. За энээсээ үүдээд энэ нь бол бас настайгаа нэг холбоо хамааралгүй байсан ийм дүр зураг ажиглагдчихсэн. За тэгээ хөдөөний хүүхдээ үгийн сангийн үзэл хотын хүүхдийнхээс бол арай илүү ийм үр дүнсэн. За ийм дүр зураг бол ажиглагдсан байна. За тэгэхээр миний энэ хийсэн судалгаа бол дандаа хүүхдийн одоо түрүүний би та хэд үзүүлсэн энэ дээр нөгөө аудио, видео бичлэг дээр үндэслээд анализ хийсэн ийм дүр зураг байгаа. Тэгэхээр энэ дээр бол илүү нөгөө судлаачд бол дандаа ийм аудио, видео бичлэг хийж хүүхдүүдийн одоо нэг хэлээр амиг анализыг бол хийдэг. За минийх дээр бол мөн ялгаа авахгүй энэ CDI гэдэг энэ хяналтын асуумж хуудас бол эцэглээс нь аваад хүүхд одоо тодорхой насандаа тодорхой үгийг мэдж гин үгүй юу гэдгийг асуух. За мөн тодорхой өгүүлбэрийн бүтцийг ойлгож гин үгүй юу. За хилцүүн бүтцийг ойлгож гин үгүй юу гэдгийг бас тодорхойлох ийм бол асуумжийг боловсруулад тодорхой насны норм буюу хэм хэмжээг нь бас тогтоож ийм судалгааг бол хийхээр зорж байгаа. Тэгээ энэ дээр бол энэ яагаад чухал вэ гэхлээр би түрүү хэлсэн те Монгол хүүхдийг тодорхой төвшөнд те одоо насных нь настай нь хагалзуулаад тэр үгний нөөцийг нь эрт тандаа мэдчих юм бол хүүхдийн маш одоо хожуу үсэх эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой мөн хүүхдийн бас багшийн заах арга дээр бас маш чухал үр нөлөөтэй ийм ажил болж байна гэсэн. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн миний хичээл бараг өглөж байх шиг байна. За энэ дээр зарим нэг за тийм би энэ дээр бас нэг юм юу хэлэх гэж байгаа мартчих. За ялангуяа энэ бас 6 хүртэлх насны хүүхдэд ажилладаг бас багш нар байгаа. За тэр дундаа хүүхдийг одоо юу гэдгийг шууд одоо үйл үгээр яриулах гад байх. Эсвэл одоо юу гэдгийг өгүүлбэр бүтээлэх гээд байх тий. Тэр хэдий чухал ч гэсэн хүүхдэд хэдий их одоо нэр үгийн сан тогтож бүрдэж эхэлнэ. Төдий чиний хүүхэд тэрийгээ хооронд нь холбох маягаар өгүүлбэр бүтээх замун баатар харилцааны чадвар дээшлэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр багш магадгүй тэр нэр үгийн сангийн нэр үгийн одоо тэр нөөцийг нэмэгдүүлэх дээр илүү анхаарал ялангуяа 6 хүртэлх насны хүүхдээр тий анхаарал баяжуулаад ажиллах юм бол цаашаах тэр хөгжил маань бас илүү үр дүнтэй явах боломжтой байна гэсэн. За тэгээ энэ дээр би түрүүний хэлсэн тэр үг сурах аргачлалуудыг бас илүү нөгөө судлалтандаа үр дүнтэйгээр ашиглах. Ялангуяа тэр давтамжийн аргыг за мөн тэр нөгөө юмыг бүхлээс тусгаар руу чиглүүлж сурж байгаа тэр аргачлалыг өөрөлдвөл бүхэл юм гэж энийг хэлэх юм байна. За наривчлсан задлж байгаа хэлбэрний нэг гэж хэлэх юм байна. За энийг дотор нь ингэж ангилж байгаа байдал нь ингэж ангиллах юм байна. Гэх мэтээр заавал бас илүү үр дүнтэй нь бол харагдаж байна тий. За бид нар шууд нөгөө арга зүй гэхээс энэ нөгөө яаж эзэмшиж байгаа, яаж сурж байгаа энэ зөв тогтолцоог ойлгочих юм бол бидний бас арга зүй маань илүү бас үр дүнтэй болж өгч байгаа учраас энэ өнөөдрийн хүүхэд үгийн сан яаж эзэмшдэг вэ гэсэн ийм хичээлийг орсон шүү. За ингээд өнөөдрийн хичээлийг өрлөе гэж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээ та бүхдийн асуултанд хариулъя. Баярлалаа ушаа. За, Дорж Нэрэн багшид баярлалаа.